Ардсан намын бүлэг завсарлага аваад байгаа тухай та бүхэн мэдж байгаа. Өнөөдөр бас Ардсан намын бүлгийн уулзалт болж тодорхой асуудлуудаар бас ярилцсан, сан солилцсон. Үүний үндсэн дээр Ардсан намын гишүүдийг төлөөлж, бүлгийн гишүүдийг төлөөлж, Ардсан намын нэр бүхий гишүүд өнөөдөр та бүхэндээ хэвлэлийн мэдээлэл хийх гэж байгаамаа. Нэгдүгээрт өчигдөр Монгол Улсын их хурлын чуулганы танхимд улсын их хурлын дарга Застивгийн амар uyсгалан мэдээлэл хийсэн. Ингэхдээ ард түмний амьдрал сайнгүй байгаа, шийдэх асуудлууд их байгаа тухай хэлсэн. Бид үүнтэй санал нэг байгаамаа. Ард түмний амьдрал сүүлийн 5 жилд ямар нөхцөл байдал байгаа, яагаад хэцүү байгаа тухай хэдэн тоо баримтыг та бүхэнд хэлье. 2025 оны 5 сарын 1-ний өдрийг харьцуулъя. 2020 онд талхны үн 1300 төгрөг байсан бол өнөөдөр 2640 төгрөг буюу 103.7% өссөн байна. Гурилын үн 2020 онд 2100 байсан бол одоо 3000 давж 42.8% өссөн байна. Төмсний үн, луунгийн үн 1200, 1550 байсан бол өнөөдөр 1500, 3788 болсон. Төмс 25, луун 144.3% өссөн байна. Будаа 1 кг нь 3600 төгрөг 5 жилийн өмнө байсан бол өнөөдөр 5470 буюу 51.9% өссөн байна. Үхрийн цул мах 13900 байсан бол 22850 болж 64.3% өссөн байгаамаа. Цаашлаад шатхууны үнийг харцгаая. 2020 оны 5 сарын 1-нд AI95-ын үн өнөөдрийн ханшаар үзэх юм бол 61.3% өссөн байна. AI92 20-25 оны хооронд 41.4% өссөн байна. AI7680 5 жилийн дотор 42.3% өссөн байгаамаа. За мөн 2020 онд 4-р улирлын байдлаар дундад цалин 1.3 сая төгрөг байсан. Өнөөдөр нэмэгдсэн нэртэй боловч инфляцид элэгдсэн байгаамаа. Инфляцийг бүгдээрээ харж үзье. 2020 онд инфляц 3.8% байсан бол өнөөдрийн байдлаар 9.6% буюу 3 дахин өссөн байгаамаа. Ам долларын ханш 2849 төгрөг байсан 20 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 3570 төгрөгтэй ханштай байгаамаа. За эндээс юу гэж үзэж байна гэхээр өнөөдөр ард түмний амьдрал хэцүү, үнийн өсөлт, инфляц, ажилгүйдэл, ажлын байр буурч, залуучууд маань хэдэн мянгаараа харийн орныг зорж байгаамаа. Өнөөдөр парламент бодлогыг гаргах ёстой, бодлогыг хэлцэх ёстой. Гэхдээ бодлого хэлцэх явцад бид суурь зарчмуудаа парламент ёсныхон дархлааг алдсаар байгаамаа. Парламентын дарга ямар асуудал хэлсэн бэ гэхээр нэр бүхий гишүүд саяны миний хэлдэг эдийн засгийн энэ бодит байдлыг асуухад түүнд нь игдүүцэж тодорхой хариултыг өгсөн. Энэ хариулт нь бол ёс зүйн хувьд өөрчлөлт ёстой гэсэн энэ зарчмыг Ардсан намын бүлэг гаргасан байна. Үүнийг нь мушгин говьулж хоёр хүний, хувь хүний асуудал мэтээр тайлбарлаж байгаамаа. Бүхэл бүтэн парламент бол Монгол улсын тусгаар тогтнол эрхчлөө ардчлалын баталгаа, үндэсний аюулгүй байдлын баталгаа бол парламент ёсны зарчим байдаг. Энэ зарчим руу нулимж, энэ зарчимд нь гიშгэлж өөр хяналт тавиулах ёстой институцээс нь нэр бүхий гишүүн рүү халдаж байхад парламентын дарга парламент ёсныхон дархлааг хамгаалахын оронд үүнийг хувь хүмүүсийн хоорондын асуудал мэтээр тайлбарлаж байгаад бид харамсаж байгаамаа. Тийм учраас Ардсан нам бол ажил хийсээр ирсэн. Ардсан нам бол шийдэл гаргахаар ирсэн. Ардсан нам алдаа оногтож гисэн ард түмнийхээ өмнө уулуудаг ч гэсэн бид дандаа шинжлэлийг авчрахаар зорж ирсэн юм аа. Харамсалтай нь энэ бол Ардсан намын бүлэг ажлаас үрж байгаа асуудал биш. Хурал хаяж байгаа асуудал биш. Бид парламент ёсны дархлаа, үүний үндсэн суурь зарчмыг хамгаалахаар ийхүү завсарлага аваад байгаамаа. Бид ч гэсэн хуулийн төслөө санал оруулж байгаа. Бид ч гэсэн бас Монгол улсад хэрэгтэй зарчмын шийд чанартай амин чухал Монгол төмний язгуур ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах ирмэлцэлтэй байгаа. Энэ ажлыг маань хийлгэж өгөөч. Өөрөөр хэлбэл наад захын ёс зүйн алдаа гэж харахаас илүүтэйгээр парламент хоорондын засаглал хоорондын тэнцвэрийг гажуудуулсан энэ байдал өнөөдөр ямар нам ирэх барьж хэн ерөнхий сайд хийж байгаас үл шалтгаалж хожим дараагийн үед буруу жишээг авчрах магадaltaй гэж үзэж байгаамаа. Тийм учраас бид мэдээлэл хийж байгаамаа. Ингээд улсын их хурлд Ардсан намын бүлгийн дэд дарга Батбаярын жаргалан дараагийн мэдээлэл өгнө. За өчигдөр өглөө улсын их хурлд Ардсан намын бүлэг ээлжид бус хурлаа хийсэн. За энэхүү ээлжид бус хурлаар
өнөөдөр болон өчигдөр болон өнөөдөр Пүрэв Баасан гарагийн Улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд Арслан намын бүлэг бүхэлдээ оролцохгүй байх шийдвэрийг бүлгийн гишүүдийн дийлэнх олонхоор гаргасан байгаа. За энэ бол ямар учиртай шийдвэр вэ гэхээр Арслан намын бүлэг Улсын хурлын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг хамгаалах, улсын хурлыг хамгаалах ийм зорилгоор чуулганы хурлаанд оролцохгүй байхаар шийдвэрлсэн байгаамаа. Яагаад вэ гэхээр өнгөрсөн Баасан гарагт болсон ерөнхий сайдын мэдээллийн цаг гэх үйл ажиллагааны хүрээнд ерөнхий сайдын гаргасан болчимгүй үйлдэл бол парламентын хяналтанд зөргөөр нөлөөссөн, парламентыг басамжилсан, парламентыг үл хүндэтгсэн ийм засаглалын хямрал руу хөтлөхт үр дагавартай шийдвэр гэж үзсэн. За тийм ч учраас Арслан намын бүлэг бол ерөнхий сайд уучлалт гуйх ёстой, парламентод ажлаа тайлагнах ёстой гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьар парламентыг хүндэтгэх ёстой гэсэн ийм байр суурин дээр бол хатуу байгаа. За энэ хүрээнд бол бас улсын хурл дахь Арслан намын бүлгээс тодорхой хуулийн төслүүдийг бол санаачилж байгаа. Тухайлах юм бол улсын хурлын тухай хууль, улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд бол тодорхой өөрчлөлтийг оруулахыг зорьж байгаа. За энэ нь ямар агуулгатай байх вэ гэхээр нэгдүгээрт парламентын засаглалын сонгодог хэлбэрийнхаа дагуу парламентын зохион байгуулалтын хувьд төрийн өндөрлөг гэдэг тэр сандал суудлын асуудлыг бас шийдвэрлэх ёстой гэж харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол сонгодог парламенттай улс орнуудад байдаг жишгийн дагуу ерөнхий сайд олонхын бүлгийнхаа гишүүдийн тэргүү игнэнд суугаад цөөнхийн бүлэгтэйгээ бол ижил тэгш төвшөнд бас харилцах, цөөнхийн бүлгийнхаа гишүүдийн асуултанд хариулах ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. За хоёрдугаарт ерөнхий сайдын цаг гэдэг тэр зохион байгуулалтын хүрээнд бол гүйцэтгэх засаглалт өөрөө сэдвээ сонгож парламент мэдээлэл өгдөг байдлыг харж улсын хурлын гишүүд чөлөөтэйгээр асуултаа тавьдаг ийм зохицуулалт руу орохыг бас зорьж байгаа. За дээрэс нь бол өнгөрсөн хугацаанд парламентын танхимд нийтийн албан тушаалтнууд буюу гүйцэтгэх албан тушаалтнууд хариуцлагагүй мэдээлэл маш ихээр хийдэг болсон явдлыг таслан зогсоож улсын хурлын танхим дотор буруу ташаа мэдээлэл өгсөн худал ярьсан нийтийн албан тушаалтнууд хариуцлага хүлээх тийм зохицуулалтуудыг оруулсан хуулийн төсөл бэлдсэн эх 7 хоногоос бол хилцүүлгүүдийг эхлүүлээд явна гэсэн ийм шийдвэртэй байгаа. За энэ бүхэнтэй холбоотой сүүлийн 2-3 хоногийн хүрээнд гарч байгаа мэдээллүүдийг харах юм бол улсын хурлын дарга олонхын бүлгийн удирдлагыг бас маш хариуцлагагүй байдлаар асуудалд хандж гин гэж харж байгаа. Учир нь юу вэ гэхээр энэ бол засаглал хоорондын асуудал. Энэ бол үндсэн хуулийн ийм засаглалын хүрээний асуудал байхад асуудлыг хэд явцууруулж, улс төржүүлж, нам хоорондын ч гэдэг юм уу эсвэл хувь хүн хоорондын асуудал болгож байгаад бол бид нар бол маш ихээр харамсаж байгаа. Тэгэхээр улсын хурлын удирдлага бол энэ байдлаа таслан зогсоож парламентынхаа дархлааг бэхжүүлэх тал дээр бидэнтэй хамт байна гэдэгт бол бас найдаж байна. Баярлалаа. За мөн улсын хурал өнгөрсөн 11 дугаар сард хүн төвтэй байх стратеги баталсан. За би хүн эрхийн дэд хороог бас ахалж байгаагийн хувьд бол улсын хурлын дараа шаардлага тавьмаар байгаамаа. Монгол улсын үндсэн хуулинд хэнийгч нийгмийн гарал угсаа, хөрөнгө чинээ, боловсрол мэдлэгээр нь ялварлан гадуурхаж болохгүй гэсэн хүн эрхийн заяамал зарчим байгаамаа. Энэ зарчимд халтсаар байхад нэгдүгээр. За хоёрдугаарт институт хоорондын асуудлыг хувийн асуудал мэтээр цаашид тайлбарлахгүй байхыг хэлье. Нэг зүйлийг би бүр анхааруулж хэлье. Арслан нам бол Арслан намын зовлон жаргал алдаа оноо бүгд ард түмний нүдэн дээр байдаг. Энийг бол ард түмэн мэдж байгаа. Арслан нам хизээч ард түмэндээ эргэлж тунирхад. Арслан намд мэдээж зовлонтой дотоод эрсдэлтэй асуудал байсан уу гэвэл байсан. Гэхдээ Арслан намаас 42 гишүүнийг ард түмэн сонгож ачааны хүндийг үүрээ гэж өгсөн байгаа. Бид бас засагт хамтарч ажиллаж тодорхой асуудлуудыг шийдье гэсэн ийм зарчимтай явж байгаа. Өөрөөр хэлбэл улсын хурлын даргын хувьд гэх юм бол улсын хурлын гишүүдийн бүрийн эрхээс гадна наад захын хүний эрхийн хүн төвтэй байх энэ бодлогынхаа стратегт бас үнэнч ажилламаар байгаамаа. Эцэснэ гэж хэлэхээр энэ хоёр тусдаа асуудал байгаа шүү. Нэг нь ерөнхий сайд ба их хурлын гишүүний харилцааны асуудал, хоёрдугаар парламентын дархлааг хамгаалах тухай улсын хурлын даргын үүргийн тухай бид нар ярьж байгаамаа. Та Арслан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхий хэлээр ажиллаж байгаа тийм. Монгол улсын засгийн газрын тэрхүү оюун эрдэнэ энэ ажлын албаны эмэгтэйчүүдийн хэвлэл цуглуулаад баярмаа гишүүн рүү зорилготойгоор зарим нэг гишүүдээс ярьслага аваад дайрлаад байна л да. Энэ тал дээр танай эмэгтэйчүүдийн холбоо яагаад юу ажиллахгүй байгаа чи чимээгүй байна. Тэгээд дээрэс нь хоёр гишүүний хоорондын асуудал хэцүүдээ нэгдсэн оронд нуурлаг асуултыг шийдвэрлэх юм гэж
Асуумжсан хариулт шалгах шүү гэж. Эдгээр та нэг яг үргэлжлэх хоол байр. Нэг гишүүн рүү ингэж дайрлаад байх нь хэр зүг зүгстэй. За Ардсан намын бүлгийн хувьд бол энэ асуудал дээр энэ бол хувь хүний асуудал биш ээ. Энэ бол шал өөр засаглалын шинжтэй асуудлаа гэд одоо тодорхой улс төрийн шийдвэрүүдийг гаргаад тэмцэл хийгээд явж байгааг та нар харж байгаа. А тэгэхээр энийг бол одоо чи хувь хүний асуудал юм уу эсвэл гендрийн асуудал гэж бас явцруулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад вэ гэхээр ерөнхий сайд оюун эрдэнэ тухайн үйлдэлийг гаргахдаа улсын хурлын гишүүнд хандаж хэлсэн байгаа. Тэгэхээр энийг бол одоо жишээл хувь хүнч гэдэг юм уу эсвэл аливаа гендертэй холбоотой байдлаар явцруулах нь бол бас л түрүүний бидний яриад байгаа одоо үндсэн хуульд ёс, парламентын ёс гэдэг тэр одоо том агуулгаас нь хальж байгаа л тийм явдал гарч ийн гэж харж байна. Нэг намын бүлгийн ажиллагаа гүшүүнэ. Ер нь одоо Ардсан нам бол өөртөө дотооддоо арчлалтай тий зарим хурал цугаан дээр бодлоо хэрэлдээд асуудлаа шийддэг ийм арчлалтай намаа. Цаашдаа чуулган дээр одоо юу гэдгийг нэг гишүүнтэй ингэж харилцуулчлаа гэдэг ийм жишээ болгоны гаргаж ирээд ажил хаяад байх юм уу? Зүгээр энэ өөрсдөө та бүхэн маш дотоод арчлалтай зодтол хөвдүүлгүүтэй асуудлыг шийдэх шүү дээ. Энэ хоёрын хооронд чинь асуудлыг За ойлголоо. За асуултанд хариулъя. Тэгэхээр та бүхэн санаж байгаа яг энэ чуулганы үүдний танхимд хэдэн жилийн өмнө хоёр улсын хурлын гишүүн зодтолдож байсан түүх байдаг тийм үү? Салхилуулаад зогтдог түүх байдаг үстэй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хоёр улсын хурлын гишүүний хоорондын асуудал бол бид нар ёс зүйн дэгийн байнгын хороонд одоо холбогдох журам дүрмийн дагуу асуудлыг өгөөд явуулж болно. Нэг энэ бол улсын хурлын гишүүдийн хоорондын асуудал. Харин өнгөрсөн баасан гаригийн асуудал бол гүйцэтгэх засаглалд улсын хурл хяналт тавих ёстой байгуулсан багхгүй. Институцийн хувьд одоо англиар бол check and balance буюу эрх мэдлийн харьцан тэнцвэртэй байх энэ зарчмыг зөрчиж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх засаглалын тэргүүн нь парламентын гишүүн рүү ирээ зэргүүгээр халдна гэдэг нь өөрөө энэ бол зарчим буюу институцийн асуудал гэж үзэж байгаа. Тэгэхээр хоёр парламентын гишүүн хоорондоо биш хоёр засаглалын салаа мөчрийн институцийн хүмүүсийн асуудал учраас энэ бол хувь хүмүүсийн асуудал биш. Энэ бол маш том хэрвээ энийг бид нар ингээд зүгээр дугуй өнгөрөөчих юм бол ирээдүйд маш олон удаа энэ давтагдана гэсэн үг. Ирээдүйд тэгвэл их хурл гэж байгаад яах юм? Ард түмэн их хурлаа сонгоод яах юм? Эрх мэдлийг хэрэгжүүлэх дээд байгууллага гэж их хурлыг үндсэн хуулиараа тодотгоод яах юм? Ийм асуудал үлдэнэ. Энэ дээр харин нэр бүхий дурдж байгаа хүмүүс эмзэг хандаж болохгүй зарчмаа барих ёстой. Хувь хүнд нь хандаагүй шүү. Би нэг зүйлийг хэлэхэд за тэр нэр дурддагдаад байгаа одоо нэр төрд нь халдагдсан гэж үзээд байгаа нөхөр өчигдөр жишээлбэл хэвлэлийн мэдээ авахд гэр бүлд нь одоо янз бүрийн асуудал гаргаж бизнесүүдийг нь одоо ухаж төнхөж авилгатай тэнцэх газар руу шалгуулахаар өгсөн гэсэн мэдээ явж байна. Ийм улс төрийн зорилгоор хууль хүчний байгууллага ашиглаад байх юм уу? Энэ бол өөрөө хүний эрхийн асар ностой зөрчил. Ямар нэгэн дуйлан шугаан скандал хин нэгнийг буруутгахын төлөө ийм асуудал гарч байгаа бол энэ бол эмгэнэлтэй хэрэг. Тийм учраас бид нар бол парламентын гишүүн аль ч намынхаас үл шалтгаалж ямар ч хүүсийнхаас үл шалтгаалж, ямар ч туршлагатай аль салбарынхаас үл шалтгаалж парламентд ёсыг хамгаалахын тулд парламентын гишүүний эрхийг хамгаалж ах ёстой. Ягагтгүй тэд бол ард түмнээс сонгогдсон ард түмний өмнө хариуцлага хүлээдэг субъект болохоос биш засгийн аль нэг сайдд нь загнуулдаг субъект биш юм аа. Үүнийг хариуцлагатаар илэрхийлээ. Нэг асуулт асууж өчтөр бүлгийн үндэсний комиссаас 22 төслийг танилцууллаа тийм ээ. Тэгэхээр Ардсан намын зүгээс хэлж байгаа асуудалтай холбоотойгоо засаглалаа авахгүй хүний эрхийн хэлээр орж ирнэ гэжсэн боловч орж ирэх өөрчлөлт бүлгийн үндэсний комиссаар баг өөрсдөө ярьсараа одоо энэ асуудал дээр эргээд бол маш их шүүмжиж та бүхэн үүсэж одоо энэ чинь ингээ хаягдчих юм байна. Ардсан намын зүгээс бол өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хурал дээр хүний эрхийн үндэсний комиссийн бас хамт олныг сүнжид даргатай хамт олныг урьж асуудлыг сонсож ихтгэл тайлантай сонсоод улмаар бас санал бодлуудаа илэрхийлсэн байдаг. Цаашдаа бол тайлан гаргахаас өмнө тайлангийн одоо хийж байх явцад нь бас бид нар бас тодорхой асуудлууд дээр хандж ий гэж ярьж байгаа. Нэг хоёрдугаар бас миний хувьд бас хүний эрхийн дэд хорооны даргын ажиллаж байгаагийн хувьд сар болгоны 2-7 хоногийн 5 гаригийн 10 цагаас хүний эрхийн форумтай тогтмол уулзж байгаа. Энэ жил бол чухал жил байгаа. Өөрөөр хэлбэл хүний эрхийн үндэсний 2-р хөтөлбөр 22 жилийн дараа батлагдах гэж байгаа. Үүнийг Ардсан нам дэмжиж байгаа. Дагаж орж ирж байгаа 10 гаруй хуулиудыг бид нар дэмжиж байгаа. Энэ дээр бас бид нар санаачлах гаргаад явж байгаа. Мөн 11 сард Женевт болох хүний эрхийн тайланд ч гэсэн бид нар бас өндөр ач холбогдол гэж оролцож байгаа. Мөн бас миний хувьд бол эрүүдэн шүүхтэй холбоотой 3 ажлын хэсэгт оролцож нэгийг нь ахлаж ажиллаж байгаа. Өнгөрсөн 11-р сард болсон эрүүдэн шүүхийн сонсголын араас бас 30 гаруй хэрэгүүдтэй танилцж улмаар кейс болгон дээр нь бид нар бас түн шинжилгээ судалгааг хөндлөнгийн судлаачдаар хийлгэн ажиллаж байгаа. Тийм учраас Ардсан нам бол хүний эрхийн асуудал дээр анхаарч байгаа. Утааны сонсгол дээр ч гэсэн бас бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлууд дээр манай бүлэг байр сууриа илэрхийлсээр ирсэн. Нэг кейсээс болоод бүгд нь харлуулж боломгүй юм аа. Монголын ард түмэн бас харуул ухаантай Ардсан нам ямар асуудал дээр ямар зарчмын байр суурь итгэл үнэмшилтэй байгааг төлдөө харж байгаа гэж бодож байна.
Ардсан намын зарим гишүүд эмэгтэй гишүүдийг дарамжуулдаг хараалын үйлдэл гэж юм. Тэр хугацаанд ажил хайх юм бол чинь одоо уучлахгүй хөдлөө. Хоёр асуудлыг хэлье. Ер нь бол энэ уучлахгүй гэдэг бол тийм одоо аимшигтай зүйл биш юм аа. Энэ бол тийм муухай зүйл биш юм аа. Бид ёс зүйг шаардж байгаа. Парламент ёс зүйтэй байх ёстой. Парламентын гишүүд ёс суртахуунтай байх ёстой. Бид үндсэн хууль дээр гараам тавьж байгаад тангар өргөдөг байхгүй юу? Хүний хэрэгчлөө, үндэсний язгуур ашиг сонирхлын төлөө авилга албан тушаалын хэрэгээс ангид байхаа бид тангаргалдаг. Тангаргаасаа нэцүүл бид хуулийн хариуцлага хүлээнэ гэж ам өчгөө өгдөг юм аа. Тийм учраас энд байгаа гишүүд Ардсан намын бүлэг бол энэ тангарагтаа үнэн чухаагаа илэрхийлж хүний эрхийн зөрчилгүй парламентыг ёс зүйтэй хариуцлагатай парламентыг шаардж байгаа. Тийм учраас уучлал гуйдаг жишгийг тогтоох нь өөрөө баг баатарлаг явдал байхгүй юу? Монгол улс чөлөөт нийгэм Ардсан тогтолцоотой орн. Ямар ч албан тушаалтан ёс зүйн алдаа гаргах юм бол цөөнхийнхөө зарчмын шаардлагыг хүлээж аваад алдаагаа ухамсарлаад уучлал гуйдаг байна гэдэг бол Монголын төр тунгалагших хариуцлагатай байх ард түмнийхөө өмнө ачаад хамтдаа үүрээд явах итгэл үнэмш төрнө гэж бодож байгаа.